Сайн бацхан үзэгчдээ Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцаа албанаас сар болгон бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчил, торгох шийтгэлийн биелтийн талаар мэдээлэл хүргэх болно. За мөн энэ 2 дугаар сард прокурорын байгууллагад болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээллийг хүргэнэ. 2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4% өссөн. Нийт зөрчлийн 86.7%-ийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчил эзэлж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил үлдэж торгууль шийтгэл хүлээсэн хүн хуулийн этгээд 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлнэ гэж заасан байдаг. Гэвч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчил үлдэж торгуулаа хугацаанд нь төлөөгүй дахин зөрчил гаргасан тохиолдолд хуульд зааснаар эрх хас харах хэмжээг авах үндслэл болдог байна. Зөрчлийн тухай хуулийн 3-8 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатаагаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлэг Тээврийн прокурорын газраас үргэлж болж байна. За тус газрын ахлах прокурор Дамдын сүрэнгээс тодруулъя. Тэгэхээр нийт зөрчлийн 80-аас 90% нь зам Тээврийн энэ аюулгүй байдлын тухай хууль зөрчил эзэлж байна. Ер нь зөрчил удаа үлдэж байгаа жолоочид ямар хуулийн хариуцлага хүлээлгдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юу? За Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 3-8 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар удаа зөрчил үйлдсэн Тээврийн хэрэгслийн жолоочид үндсэн шийтгэлээс гадна эрх хасах шийтгэлийг нэмж оногдуулж болно гэсэн энэ хуулийн зохицуултын хүрээнд холбогдох арга хэмжээг авдаг. Мөн Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн хууль зааснаар эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна. За мөн хуульд эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлнэ гэсэн ийм хуулийн зохицуулттай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчлийг ихэвчлэн хяналтын камераар илрүүлж байгаа. За хяналтын камераар илрүүлсэн тохиолдолд Тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид энэ зөрчлийн талаар мэдээлэл хүргэж байгаа. Мэдээлэл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд сайн дураар тургуулаа төлөх үүрэгтэй. За согтуугаар Тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг эрх бүхий албан тушаалтан илрүүлсэн тохиолдолд шүүхэд шилжүүлж шүүхээс эрх хасах шийтгэлийг нэмэгдэл байдлаар оногдуулж байгаа. За удаа зөрчил үйлдсэн Тээврийн хэрэгслийн жолооч согтуугаас босод зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан үндсэн шийтгэлийг оногдуулахаас гадна түрүүний миний дурдсан зөрчлийн тухай хуулийн 3-8 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар эрх хасах шийтгэлийг нэмж оногдуулж байна. За тэгэхээр зөрчил гаргасан дээрээс нь торгуулаа төлөөгүй тэгээд замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ жолооч нартай ямар хариуцлага хүлээлгдэг юм бэ гэд хүмүүс их тодруулж асуудаг шүү дээ тийм. Тэгвэл одоо зөрчилтөө торгуулаа төлөөгүй жолоочид эрхийг нь хасах арга хэмжээ авдаг юм байна. Он гарснаас хойш ер нь хичнээн жолоочийн энэ жолоодох эрхийг нь хассан байгаа юм байна. За он гарснаас хойш 2025 оны эхний 1 сарын байдлаар удаа зөрчил үйлдээд дахин зөрчил гаргасан 426 жолоочийн Тээврийн хэрэгс жолоодох эрхийг хасахаас гадна урд нь төлөгдөөгүй байсан тургуулийг төлөвлөх арга хэмжээ давхар авч явж байгаа. Тургуулийг төлөвлөх арга хэмжээ авсан жолооч нар дотор 29-с 249 удаагийн тургуультай жолооч нар хамрагдсан. Тургуулийг төлөвлөж улсын төсөвт төлөвлөх арга хэмжээ гэдэг давхар авч явж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчилд бэлэн бус хэлбэрээр болон камерын хяналтын системээр оногдуулсан олон удаагийн торгуультай 364,878 хүн хуулийн этгээдийн 2,994,173 зөрчлийг 70.8 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй дүн мэдээтэй байна. Тээврийн прокурорын газраас холбогдох байгууллагуудтай хамтран олон торгуультай аж ахуй нэгж хуулийн этгээд банк бус санхүүгийн байгууллагын эзэмшил өмчлөлт байгаа Тээврийн хэрэгслийн торгуулийг төлөвлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд дээрх олон удаагийн торгуультай жолооч нарын 1,337,483 зөрчилд оногдуулсан 29.3 тэрбум төгрөгийн торгуулийг нөхөн төлөвлөжээ.
Торгууль шийтгэлийн биелэлтийн 41.4% нь нөхөн төлөгдсөн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиг зөрчлийн дийлэнх нь чиглэлийн тээврийн хэрэгслийн игнэгээр байрлан явсан буюу нэгдүгээр игнэгээр зорчсон, гэрэл дохио зөрчсөн, үзлэг онцлогоонд ороогүй, иргэдээс баримтжуулж ирүүлсэн зурган зөрчил болон хурд хэтрүүлсэн зөрчлүүд байна. Замын хөдөлгөөний дүрм зөрчиж, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар. За 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн зөрчлийн тухай хуулинд дараах нэмэлт өөрчлөлтүүд орсон. За тухайлбал зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд нь замын хөдөлгөөний дүрм зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийн шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах, ангиллал нэмэх эрхийг хязгаарлахаар хуульчилсан байна. Хүн хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгол шийтгэлийг хууль заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгол шийтгэлийг биелүүлж дуусах хүртэлх хугацаанд хязгаарлана гэж заасан байдаг. Мөн энэхүү хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөс эрх бүхий этгээдээс оногдуулсан торгол шийтгэлийг хууль заасан хугацаанд төлсөн тохиолдолд 50% хөнгөрүүлэх, хэрв төлөөгүй тохиолдолд торгуулийн шийтгэлийг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн маань айл болох зөрчил гаргахгүй байх. Хэрв та замын хөдөлгөөнд оролцохдоо торгуулсан бол торгуулийн шийтгэлийг хуульд заасан 15 хоногийн хугацаанд төлж хэвших хараарай. Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний дүрм зөрчиж торгуулсан бол хуулийн хугацаанд буюу 15 хоногийн хугацаанд төлбөл 50% хөнгөлөх зохицуулттай. 2024 онд эрх бүхий албан тушаалтнаас нийт 1,357,251 торгуул оногдуулж шийдвэрлэснээс хүн хуулийн этгээд 341,137 торгуулийг 50% хөнгөлж төлсөн байна. Харин 2025 оны эхний 2 сарын байдлаар 163,575 торгуулаас 66,475 торгуулийг 50%-аар төлсөн байна. Хүн бүр хуулийн өмнө эрхтгч байна гэж үндсэн хуульд заасан байдаг. Харин зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуулийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээдэг. Гэвч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж олон удаагийн торгох шийтгэл хүлээсэн тээврийн хэрэгслийн жолооч нар торгуулаа цаг тухайд нь төлөвлөгүй дахин тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргаж байгаа тохиолдлууд гарч байна. Тиймээс тээврийн прокурорын газраас хуульд заасан үндслэл журмыг үндэслэн холбогдох байгууллагуудтай хамтран олон удаагийн торгуултаа тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийг нөхөн төлөвлөх арга хэмжээг авч ажиллаж байна. Тэгээ шалгаж ирсэн саяас ганц 2 зөрчил байх шиг байна тий. Ямар зөрчил байна? Нэг нь суудлын даруулгагүй явсан гэдэг. Нөгөөх нь уул зурчихсан байгаа. Өөрөө нь хөдөө орон зайгаа төлөх нь таад юм л та. Зурчил гаргасан бол арилгах хэрэгтэй. Тэгээ дөрөв зөрчихгүй л явал одоо нэг амь насанд ч аюулгүй, аль талан л ерөөдөө аюулгүй гэсэн л одоо утгатай явдаг. Тухайн цаг бүрдэл ерөөдөө торгуулаад төлөөд асуудалгүй явж ивэл аль талан л бас асуудалгүй шүү дээ тий. Торгуулийнхаа мэдээллийг хаанаас яаж шалгадаг вэ? E-Mongolia буюу одоо нэг мессежээр ирдэг шүү дээ. Тэгээ мессежээр гот сүүлийн регистрийнхаа сүүлийн 4 орно хийгээл тэгээ үзээд авчдаг. Торгуулийнхаа мэдээллийг одоо Smart Cab E-Mongolia байна. Тэрүүгээр л яадаг да. 7 хоногт нэг ороод шалгачдаг. Өөрийнхөө дөрвөө зөрчиж үгүй юу гэдэг. Тэрийг байнга ороо шалгаж идэг. Одоо яар сандарсаасаа болоод хурд хэтрүүлэгч байдаг юм уу? Одоо эсвэл гэлэн тохиол зөрчигч юм уу тиймэрхүү асуудал бас зөндөө ажиглаж идэг. Тайлбарлах тэгэл соёлтой оролцох гэж хүсэж байна. За замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань одоо хөдөлгөөнд оролцож явж байгаа үедээ замын хөдөлгөөний дүрмийг баримталж аваач гэдгийг зөвлөмөр байна. За цагдаа байхгүй байна гэдгээр бас дүрм зөрчих, өгөлтөн цагаан шугамд авах, гэрэл тохиол зөрчлүүдийг бол нийтлэг гаргаж байна. За одоо техник технологи хөгжсөн. За цагдаагийн байгууллагаас нийслэлийн хөрөнгөөр 2025 онд 176 уулзургацсан дээр 2606 камерыг байршуулсан. За замын хөдөлгөөний удирдлагын төвийн 44 хяналтын камераар бол тухайн тээврийн хэслийн үзлэг онцлогоо, чиглэлийн тээврийн хэслийн игнэ, замун дээрээс нь улсын дугаарын хязгаарлалт, за гэрэл төхөө, хурд хэтрүүлэх зөрчилдөр бол хяналтыг тавьж байгаа. За торгуулийг бол тээврийн хэслээр бол захин зөрчил буюу телекамерын зөрчлөөр бол тээврийн хэслээр бүртгэж байгаа. За энэ тохиолдол дээр бол иргэд маань
E-Mongolia болон Smart Card сегмент, за 102 police activation, за мөн дээрээс нь манай иргэд мань киоскоор торгуулаа харах буюу төлөх бүрэн боломжтой. Тэгэхээр энэ зүйл дээр иргэд мань анхаарах ёстой. За ер нь бол замын хөдөлгөөний дөрмийг зөрчихгүй байх юм бол торгуул, за энэ зөрчил бүх зүйл бол танаас хол байна. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой дөрмөө соёлтой яваач гэдгээс иргэдэд зөвлөмөр байна. Прокурорын байгууллагаас хүний эрх хэрэгчлөөг хамгаалах, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын ажлын чанар өр нөлөөг сайжруулж боловсронгуй болгох, захим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор прокурорын байгууллагын удирдах ажилтны 2025 оны нэгдсэн зөвлөгөөнийг энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Прокурорын захимжилт ил тод байдал сэдвийн дор зохион байгуулагдсан уг зөвлөгөөнд улс, аймаг, нийслэл, тээвэр дүүрэг, сум дундын прокурорын газрын дээд чатны прокурорууд оролцож, прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлого чиглэлээ хэлцлээ. Зөвлөгөөнд оролцогчид прокурорын байгууллагын дижитал шилжилт бүтээмжийг нэмэгдүүлэх боломжууд сэдвийн хүрээнд сургалтанд хамрагдсан бөгөөд хэлтсийн дарга нараас хяналтын ажлын чиглэл бүрт анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн. Энэ үеэр прокурорын байгууллагын стратеги зорилтыг Харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж буй арга туршлага, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үр дүнтэй ажлын талаар мэдээлэл солилцлоо. За Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2024 онд прокурорын хяналтын үндсэн 4 чиглэл буюу энэ ажлыгаа чанар үр нөлөөг сайжруулах, дээрээс нь хүний эрх хэрэгчлөө, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд түүнийг арилгах ийм арга хэмжээ авч ажилласан. Өмнө нь ажлынхаа үр дүнд бас энэ зөрчлийн хэр бүртгэлтэй ажиллагаа, хэр бүртгэн мөрдөн байцаах ажиллагааны, ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр 350 орчим хүний зөрчигдсөн эрхийг сэргээж ажилласан байна. Мөн тус дүүргийн прокурорын газрын онцлог байдаг. Заллах гэмт хэрэг маш их бүртгэгдэн шалгагддаг. Нийт гэмт хэргийнх нь 45% орчим хувийг заллах гэмт хэрэг эзэлдэг. Үүнтэй холбоотойгоос иргэд ихээр эд хөрөнгөөрөө хохирдог. Энэ бас хохирлыг нөхөн төлөвлөх зорилгоор тус дүүргийн прокурорын газар ажил арга хэмжээ зохион байгуулж ажилласан. Үр дүнд нь бол 2024 онд 12 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөх арга хэмжээ авч ажилласан байна. Цаашд 2025 онд тус дүүргийн прокурорын газраас удирдах ажилтны нэгдсэн сургалт зөвлөгөөний ураа болох прокурорын захимжилт, прокурорын ил тод нээлттэй байдлыг хангах энэ ажлын хүрээнд ялангуяа прокурорын шийдвэр үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр бас бодлого барьж ажиллахаар төлөвлөд байна. Сонгоорын дүүргийн дүүрэг бол Монгол Улсын хувийн амын 10 орсон суудаг. Энийгээд байгаа түүн амын сууршил хөдөөний шилжилт төлөвлөгөөтэй бол гэмтэр зөрчлийн тоол маш их өсөж байна. Өнгөрсөн онд 35600 зөрчлийн шийдвэрлэнд мэдээлэл хүлээж авсан бол өнгөрсөн оноос 10% өссөн байна. 14700 гэмтрийн шийдвэрлэнд мэдээлэл авсан 15% өссөн байна. Нийтдээ ингээд 4300 хэрвэлтийн хэрэг шийдсэн байна. Онцлогтойгоо нийлээд 7000 гаруй хэрвэлтийн хэрэг шийдсэн. Нийт хэрэг 92%-ийг бид нэр шинэ хэрэгтээ шийдсэн байна. Дүүргийн бас нэг онцлог нь бол хүүхэд тохирсон гэмтрэг маш их гардаг манай дээр. Энэ дээр бид нэр цогц судалгаа гаргаад бүр хөгжлийн төлөвтэй хамтарч 3 жилийн байдлаар хүүхэд тохирсон болон хүүхэд гэмтрэг үйлдсэн судалгаа гаргаж энэ талаар бид нэрс бүх хороодын хүүхдийн эрхийн асуудлаар үзсэн байцаагч нар хамтарсан зөвлөгөө хийгээд энэний талаар засаг дарга хурлын даргаас бас ингээд урайлаг гаргаад нэлээдгүй ажил хийж хэрэгжүүлсэн. Нэгж прокурорын газрууд Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зөнхлөн үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хүний эрх хэрэгчлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төр нийтэд учирсан хохирлыг нөхөн төлөвлөхөд анхаарч ажиллаж байна. Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр бас нэлээд санал гаргаж ажилласан. Энэ төр үндсэндээ бол яг бүх орон нутгийн хэмжээнд бол хөвчлөдөө явж байгаа. Иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт эрүүл мэндийн дадлал сангаас эмчилгээний зардал гаргуулсан хэрэгүүдээр эрүүг эрийг шийдвэрлэхдээ тэр нэхэмжлэг прокурор өөрөө гаргаад тухайн эрүүг эрийг шийдэхдээ эрүүг хайс хүлээлгэхдээ бол тэр төр туссан хохирдох эрүүл мэндийн дадлалын санд туссан хохирдыг хамтан шийдэх ажил бол хөвшил болсон. Энэ бол нэлээд өндөр хоттой 130 орчим хэргийн 200 сая төгрөгийн хохирдлыг эрүүл мэндийн дадлалын санд туссан хохирлыг төлөвлөсөн. Мөн боловсролын зээлийн сантай хамтарч ажиллаад зээлийн сангаас суралцаад зээлийн төлөөгөө энэ иргэдийн судалгаа гаргаад энэ чиглэлээр бас тодорхой
анхаарал ажиллагааны үр дүнд бол нэг 60 иргэний нэг 64 сая төгрөгийн хохирлыг бол төр төсөл хохирлыг төлөвлөсөн. Мөн хамгийн сүүлд нь хэлэхэд хоршоо хөгжүүлэх сан хөдөлмөр эрхлэлтэй дэмжих сантай хамтарч ажиллаад нийтдээ прокуророос тэрийг төлөөж 41 хэмжлэл бичээд 295.6 сая төгрөгийг төр төсөл хохирлыг нөхөн төлөөсч ингэж ажилласан байгаа. Оюун аймгийн тухайд аймгийн прокурорын газрын тухайд 2024 онд иргэддээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчихгүй эрүү шүүлтээс ангид байхад анхаарч ажилласан. Аймгийн цагдаагийн газар хөлийн цэргийн ангиудтайгаа хамтарч аялагч нарт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг тусгайлан бэлдэж цахим илрүүрээ түгээж ажилласнаар аялагч хохирсон, холбогдсон гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан. Мөн одоо зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад прокурорын 9 эсрэг үйлчлэл бичиж 100% биелүүлсэн. Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дарга Баясгалан, хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл, хүний эрхийн үндэсний комиссийн дарга Сүнжид оролцож, хүний эрхтэй холбоотой болон авилгын эсрэг багц хуулийн төслүүдийн үзэл баримтлал, хүний эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс прокурорын байгууллагатай хэд хэдэн чиглэлээр ажилладаг. Жишээлх юм бол с жигтэн ялагдагчийг шүүгчийн зөвшөөрлгүйгээр баривчлах гэнэ гэдэг асуудлыг өмнөх хэлтгэлтэд дурдсан. Түүний мөрөөр эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд бас өөрчлөлт орсон. Одоо шүүгчийн зөвшөөрлгүйгээр ийм үйл ажиллагаа явагдахааргүй болсон байгаа. Энэ дээр прокурорын байгууллагаас энэ хууль тогтоомжийг сайжруулах өөрчлөлтөд манлайлж оролцсон гэдгийг тэмдэглэн хэлье. Хоёр дахь хамтын ажиллагааны чиглэл сургалт байна. Эрүү шүүлтээс ангид байх, хүнлэг бус эрсдлийн хамгаас ангид байх чиглэлээр прокурорууд бас өөрсдөө сургалтыг зохион байгуулдаг. Энэ чиглэлээр бусад мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Чиг үүрэг бүхий байгууллагуудын албаагчид бас зориулт сургалт явуулдаг. Энэ чиглэлээр бид нар бас 24 онд амжилттай хамтран ажиллаж цуврал сургалтуудыг зохион байгуулжээ. Энэ жилийнхэн бүрээ нь бол захимжилт ил тод байдал гэдэг хүрээнд явж байна. Тийм учраас бид нар хүний халдшгүй байх эрхийг хамгаалах, ялангуяа хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээллийг тараахгүй, түгээхгүй, задруулахгүй байх талаар бас тухайлан анхаарах, прокурорын байгууллага энэ хүрээндээ зөвшөөрөл өгөхдөө энийг анхаарах, зааварчлах энэ асуудлыг бас бид нар хөндөж байна. Зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын ерхий прокурор Жаргал сайхан удирдах ажилтнуудад өөрөг чиглэл өгсөн юм а. Тэрээр мэдээллийн технологийн хурдцтай хөгжил, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон шинжилэлт хийхийг шаардаж буг онцлон. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг цахимжуулснаар шийдвэр ил тод, хяналттай ажлын тогтолцоо боловсронгүй болох, ажлын бүтээмж үр нөлөө нэмэгдэх үндэслэл болохыг тэмдэглэсэн. Энэхүү өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд албан хаагч бүрийн оролцоо, манлайлал, санаачлах чухал үүрэгтэйг онцлсан юм а. Мөн 2025 онд олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн баг хурлыг Монгол улсад зохион байгуулахар болсон нь гадаад улс орнуудын прокурорын байгууллагатай эрх зүйн тусалцаа харилцаа үзүүлэх, олон талт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ. Олон улсын прокуроруудын холбоо нь 1995 онд байгуулагдаж, өдгөө 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн байгууллага юм а. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 2 дугаар сарын шинэ дугаартай хамт байсан үзэгчдэд баярлалаа. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтэд олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.